Яг бичлэгээ гэсэн чи гатаа бүр зүгээр хүмүүс орилтоод ддэг нас. Окей. Эхлэе. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бидний биед яг л бензин шиг хэрэгтэй. Тэгэхээр их идэхс ма сайн юм шүү гэж юу? Яг үнийг цэцэг услахтай адил зөвлөдөг. Цэцгийг хамаа намааг услаад байх юм бол юу болох вэ? Цэцэг үхэн тийм үү? Яг энэтэй адилханаар эдгээр бүтээгдэхүүнүүдийг өдөр шөнөгүй амруугаар чихээд авах юм бол цусан дах сахарын хэмжээ огцом өсөж буурснаар хөшрөлт хурдан явагдана. Арсны эмзэгшил, батга, үрчлээ, сүлдэн, сэтгэл санаа докторгүй болохоос гадна анхаарал хязгаарч төвлөрч чадахгүй. Цаашлаад чихрийн шижин гэдэг өвчнөд тулах магадлал их болно гэсэн. Харамсалтай нь шүү дээ, монголчуудын ихэнх нь монголчуудын ч гэдэг юм байхгүй. Дэлхий дээр ихэнх нь старч буюу цартуул, яг sugar буюу сахар орсон бүтээгдэхүүнүүдийг маш ихээр хэрэглэж байна. Тэгэхээр энэ хэрэглээнүүдийг багасгаад илүү уураг ихтэй мах, өндөг, ногоо, хүнсний ногоо, жимсүүдийг порцыг ихсгэх нь илүү тустай юм байна.